Шатхууны нэмэлт тольц дайвтайныг бензин болон дизель хөдөлгүүр дээр туршсан туршилтын ажлаа дуусж байна. За энэ туршилтаар бензин хөдөлгүүрийг туршилтын стенд дээр болон замын горимд хоёр янзаар туршсан. За туршилтын стенд дээр туршсан туршилтын үр дүнгээр 90 мотцагийн туршилтын дараа шатхуун зарцуулалт буур хандлагатай болсон. За CO-гийн хэмжээ тахиргалын эргэлтээс хамаарат буур хандлагатай байгаа. За замын туршилтаар бол 90 км замын 90 км маршрутанд тогтмол маршрутанд туршсан. За энэ туршилтаар бол шатхуун зарцуулалтын хэмжээ хуучин дайвтайн хэрэгжилжсэн автомашин дээр туршиж үзэхэд дайвтайнгүй үеийнхээс шатхуун зарцуулалтын хэмжээ буурч, за CO-гийн хэмжээ нь бол 50 хүртэл хувиар буурсан үр дүн гарсан. За дизель хөдөлгүүрийн хувьд өндөржүүлсэн сул эргэлтийн горимд дээр болон сул ажлын горимд одоо туршилтын стенд дээр туршиж үзсэн байгаа. За энэ Toyota хөдөлгүүр дээр туршиж үзсэн энэ туршилтаар өндөржүүлсэн сул эргэлтийн горимд буюу 2000 эргэлтэн дээр шатхуун зарцуулалт 10-аас 18% буурсан. За дайвтайн хэрглэж эхэлснээс хойш 2 цагийн дараа утаан дахь тортогчлолтын хэмжээ 30% буурсан үр дүн гарсан байна. За тэгэхээр ерөнхийдөө дүгнж үзэх юм бол дайвтайн гэдэг энэ шатхуун зарцуулалт шатхууны нэмэлт хольц болвол шатхуун зарцуулалтанд бууруулах нөлөөтэй. За дизель бензин айлч хөдөлгүүрт хортын ялгарлалтын хэмжээг за дээдл нь 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэдг нь харагдаж байна. За хуучирсан хөдөлгүүрийн хувьд бол энэ одоо түлшний нэмэлт хойцыг туршихтаа өндөр эргэлтэн дээр ачаалттай горимд нэлээд удаан хугацаагаар турших нь илүү үр дүнтэй байж болох тал ажиглагдсан. За шинэ хөдөлгүүрийн хувьд буюу хуучин дайвтайн хэрэгжилжсэн хөдөлгүүрийн хувьд бол дайвтайны тэр шалтан нөлөөлж байгаа нөлөөлөл нь шууд ажиглагдах болцтой юм шиг байна. Хуучин хөдөлгүүрийн хувьд бол эхлээд шатхуун зарцуулалт ихсэх утаа өөрчлөлт орох тийм хандлага байдаг тал харагдаж байна.